Бэлгийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр яг одоо хүүхдүүдэд онтуулчаад магадгүй хүүхдүүдээс хол байгаа эрхэм хүнд томчууд та бүхний энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилье. Өнөөдөр 2025 оны 10 сарын 3-ны өдрийн баасан гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд онтлаа. Одоо бидний цаг. Өрөөтэй томчуудын явдал нэвтрүүлгийн баасан гарагийн дугаар ийхүү эхэлж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Уугнаа Эрика, найруулагчаар Өнөр хоёр, нэвтрүүлгийн продюсераар Аринаар ажиллаж байна. За манай өнөөдрийн баасан гарагийн дугаар бол эротик кинонуудын тухай ярилцдаг байгаа. IMDb оноогоороо нөгөө Азийн аль эсвэл ер нь бол дэлхийн хэмжээнд өндөр оноо авсан кинонуудаас танилцуулаад явж байгаа тийм ээ. За ямар кинонууд байна? За энэ өнөөдөр болохоор 2001 оны Самсара гэж кино байгаа. Самсара. Энэ их Франц Герман улсын хамтарсан бүтээл. За энэ ердөө нэг зүгээр байдаг хайр дурлалыг өгүүлэхээс цаашгүй юм шиг боловч яг хүний хүсэл тачаал гэгэрэл энэ хоёрын хоорондын харьцаа, дотоод зөрчлүүд хамгийн мэдрэмжтэй, дээрээс нь бас айгуу тийм одоо яг энэ шашин гэгээлэг үзэл болон хайр дурлал хоёрыг гэдэг одоо хамгийн тийм ил тод буюу нүцгэн хэлбэрээр харуулж чадсан ийм киноога үйл явдал төвдөд өрнөдөг. За тэгээ энэ кино IMDb-гийн үнэлгээгээр Азийн эротик өнгөйстэй бүтээлүүдээс хамгийн өндөр оноо авсан киногаа. Харин тийм билээ. Харин тийм IMDb дээр 7.7 оноотой. Тэгсэн чинь Rotten Tomatoes дээр бүр 100% үнэлгээтэй шүү. Тэгээд шүүмжлэгчд нь болохоор шүүмжлэгчд нь бүр ингээ 100% үнэлсэн. Тэгээ үзэгчдийн үнэлгээ нь болохоор 89% та гэдэг чинь энэ бол их сайн бүтээл болсон. Киног нь үзсэн үү? Яг гүцэд бол үзээгүй, ерөнхийд нь гүйлгээд харсан. Би бол ерөнхийд нь үзчихсэн. Гэхдээ бүдэг бадаг бол байна. За энэ этхэг Франц, Герман, Итали, Швейцар улсын хамтарсан энэ бүтээлийг Пан Налин гэж одоо найруулсан байгаа. Киноны зураг авалт нь энэ этхэгийн Латак гэдэг өндөр улсад хийдийн ариун хашаан дотор хийгдсэн. За гол дүр нь болох Шонку бол Самсара кинонд залуу лам Ташигийн дүрээр олон улсын үзэгчдэд танигдсан. Шонку ер нь анх урлагийн замналаа. Энэ ер нь урлагийн замналаа бол зөвхөн жүжигчнэр хязгаарлаагүй. За. Бродийн тайзан дээр бүжигчнэр ажиллаж исэн туршлагатай. За. Тийм залуу байна. За харин дараа нь болохоор кино урлагт найруулагч, зохиолчийн чиглэлээр хүч үзээд 2010-онд хөөхөн хүү, 2019 онд тохиромжтой оноо зэрэг бүтээлээрээ ер нь бол нэрд гарсан ийм жүжигчин байна. Жүжигчний хувьд бол хамгийн тод томрон одоо өөрийнхөө жүжигчний ур чадварыг харуулсан дүр нь бол Самсарагийн Таши гэдэг энэ дүр нь байгаа. Харин уран бүтээлчийн хувьд болохоор хүний дотоод шаналл, сэтгэл зүйн тэмцлийг харуулсан драма бүтээлүүдээрээ илүү их олонд танигдсан. Харин эмэгтэй гол дүр Кристи Чун бол Самсара кинонд Пемагийн дүрийг бүтээсэн. Киноны хамгийн уянгалаг хүсэл тачаал ба ариун байдлын нэгдлийг үзэгчдэд мэдрүүлсэн жүжигчин бүсгүй байна. Гоё үхэн шүү дээ. Тийм билээ. За Кристи Чун анх загварын тайзнаас урлагийн гараагаа эхэлж исэн бол дараа нь Азийн кино урлагт хүчтэй төрж орж ирсэн. 2001 оны Жандара гэдэг эротик драма болон Жеки Чаны хамт тоглосон 2003 оны Медальон гэдэг зэрэг кинонуудаараа бол олон улсад нэрд гарч танигдсан жүжигчин юм аа. За. Түүний одоо Гурвал муурал бол үнэхээр болбороо гоё юм шүү дээ. Харин тийм байлээ шүү. Үзэсгэлэнтэй бүсгүй байлээ. За жүжиглэх ур чадварынх нь онцлог нь болохоор эмэгтэй хүний эмзэг ариун төрхийг хүсэл тачаал дурлалын халуун галтай зэрэгцүүлэн харуулж чаддаг. Самсара кинон дээр тоглосон одоо энэ Пемагийн дүр нь болохоор Кристи Чуны хувьд болохоор карьерийнх нь оргил хэсгийн бүтээлүүдийнх нь нэг. Тийх байхаа энэ жүжиглэлт энэ айгүй гоё борсон кино шүү дээ. Хүсэл тачаалыг гэгэрлийн философитой холбосон тийм эмэгтэйн дүрийг хамгийн тод илэрхийлж өгсөн ийм кино байна. Найруулагч Пан Налины хувьд болохоор энэ этхэгийн арт хаусын хамгийн нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд Самсараагаараа гэгэрэл ба хүсэл тачаалын зөрчлийг
дэлгэцэнд тод томруунаар амьлуулж өгсөн. Энэ нь болохоор олон улсын фестивалуудад олонний анхаарлыг хамгийн их татсан бүтээлүүдийн нэг болсон. Яг зөв. За тэгээ энэ Самсарыгийнхаа дараа болохоор Цэцгийн хүндий, Ууралсан, Энэтхэгийн дарих сүүлийн киноны шоу зэрэг бүтээлээрээ хүний дотоод ертөнц хайр дурлал, философик байдлыг байгальтай уялдуулан харуулсан бүтээлүүд хийсэн. Шүүмжлэгчд болохоор Паналиг зүүн зүгийн Теренс Малик хэмээн нэрлэдэг нь бүтээл бүр нь үзэгчдийг амьдралын гүн асуудлуудтай нүүр тулгаруулдаг гэж үздэг юм байна. Энэ кино яг ингээд эхэндээ ингээд үзэж байгаа байхгүй заяа. Ингээд үзэхээр зүгээр нэг тийм буддын шашны төвдийн эгэл жирийн нэг тийм шашны соёл зан ахуй болон түүний эргэн тойронд хүмүүс хэрхэн аж төрж байгаа талаар харуулна амар уйтгартай. За. Тэгс нэг гинт лаг сонирхолтой болоод эхэлнэ. Тэг гинт яд эротик дүрслэлүүд нь хараад эхэлт юм уу? Үгүй тэгж жагаад кино хэсэг явлаа л та тэгж хаашаага заяа сонсч байна. За энэ Самсараны яг арилжааны кино шиг ер нь бол нэг ахтар ашиг олоогүй юм байна. Гэхдээ олон улсын фестивалуудад амжилт нь бол үнэхээр яг нэг мэргэжлийн төвшөнд амар өндөр үнэлэгдсэн байгаа байхгүй юу. Венецийн кино наадан болон Торонто, Лондон, Карловы Вари зэрэг олон улсын тийм кино наадмуудад үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан гэдэг номинацаараа шилдэг кино, шилдэг найруулагчийн шагнал хүртэж ирсэн. Энэ ч гэсэн мундаг шагналууд авсан юм тийм уустай. Тэгээ шүүмжлэгчид болохоор буддын философиг дэлгэцэнд амьлуулсан эротик уран бүтээл гэж байгаа байхгүй юу. Гэтэл энэ гэхдээ шүүмжлэл бүр магтаал юм биш үү? Гэж сайшааж байсан байна. Тийм юм байна. Тэгээ нэг ингэдэг байхгүй юу. Лам хүн яаж секс хийдгийг харуулсан кино байхгүй юу. Одоо ингэ бид нар чинь ялангуяа за Монголоо байгээ төвд гэдэг чи одоо ямар хуухан шашинтай нэвт шингэсэн соёл ахуйтай улс үлээд байдаг. Тэгэхээр тэр төвдийн тэр хийдэд хүүхэд байхасаа шавлаад ерөөсөл буян номын мөрийг дагна гэд эдгэр залуу болтлоо суучихсан нөхөр нэг бүсгүйг хараад тэгэл хийдээсээ оргоол гараал энгийн хар болоод нөгөөх нь төгөөс экстэд ингээл ахуй амьдрал зохиогоо явна. Тэгж төгсгөл дээр буцаад ингээ хийдрүүгээ ирж мэрж байгаа энэ төр гэдэг ингээм бол яг л хүний бодит амьдрал одоо эрэгтэй эмэгтэй хүүсний амьдрал нь шүү дээ тий хань ижилтэй болох секстик биологи хэрэгцээ хангах энэ хэрэгцээ шашин номын мөр хөөсөн ламын өөрийнх нь сүсэг бишрэл тууштай байх зарчим хоёр зөрчилдөөд яг л бодит амьдрал дээр юу болж хувирах уу гэдгийг харуулсан сонин тийм амар сонирхолтой кино байхгүй. Хоёр эргэлттэй кино энэ тий. Лам байж байгаад харуулад хараар амьдарч ийсэн аа. Буцаад лам болж байгаа. Яагаад лам болж байгааг нь би бас тайлбарлалцаа. Тэнцээ бас нэг эргэлтийн цэгтэй. Наад чи харин би яг ингээд ерөнхий үйл явдлыг сонссон чинь нөгөө Имүүжин биш дээ. Зохиолч Имүүжингийн нэг хөх сарны явдал илүү. Нэг тийм дөрвөн дараалсан роман гарсан байхгүй юу? Эротик роман. За. Яг тэрний үйл явдал дээр бас нэг юм лам гараа л идэв. Нөгөө лам чи ингээл нэг хүүхэнд хайртай болчоол тэгээд нөгөө гэгэрлийнхээ зам мөрийг орхих нь гэхээр яг орхихгүй. Тэгээ секс хийхгүй байгаад байгаа мөн гэхээр хийгээд байгаа. Бас их тийм сонирхолтой өнцгөр харуулсан нэг тийм ном би уншиж л байсан. Түрүү гэгэрл ба хүслийн зөрчлийг хамгийн зөрөгтэй харуулсан кино гэд цаашааж байсан. Гэтэл буддын сургаалыг гажууд уусан гэж баг олонх философийн одоо гүн ухаан хүслийн төрслийг ингээд үзүүлсэн гэдээ бас шүүмжлэлчээс дагуулж ирсэн байна л да. За үйл явдал нь заяа. Тааши гэдэг байгаа шүү дээ тийм. Энэ бол ламыг хэлж байгаа. Энэ бага наснаасаа хийдэд ингээд өсч хүмүүжсэн заяа. Одоо бага наснаасаа ингээд бодолтой эмэгтэй хүнийг хайрлан дурлалаа 20 гаруй настай болох хүртлээр зөвхөн бясалгал гэгэрлийн зам мөрөөр явж ирсэн энэ залуу лам. Тэгээд энэ амьдрал нь ерөөсөө л яг нэг хэвээ. Кино бол эхний хэсэг энэ чигээр ингээд явна. Ерөөсөө тэр хийдэд хүүхдүүд лам нар яаж буян номоо хийж ийн хоолундаа яаж ийн хүмүүсийн хажууд ном унших гэд яг гэгэрл буян ном явна. Лам болон хийдийн яг тэр чигээрээ тийм. Өдөр тутмын амьдрал гараад байна. Нэг тийм хийдийн тухай баримт кино шиг юм яваад л. Тэгсэн чинь нөгөөх маань 90 цент хүрээд нэг л өдөр ёстой чиний саний хэлэхээр эргэлтийн цэг үүснэ. Энэ юу вэ гэхээр Пема гэдэг үзэсгэлэн бүсгүйг хараад за тэгэл өмнө хизээч өөрийнх нь мэдэрч байгаагүй тийм одоо дур хүсэл тачаал новолцож байгаа юм уу те гүн шоконд орно. Тэгэл ерөөсөө тэр нөгөө насаараа шахуу 20 хэдэн жилд явчихсан нөгөө буян номын мөрн хаан жоохон бөөмөд. Бүр ангаагаа таг үлэрсэн. Хараад тэгэл
цаг болж байгаа юм чи. За яа ингээл тэр мөчөөс эхлээд энэ таашигийн амьдрал яг хоёр салаа замын уулзвар дээр хийж байгаа байхгүй. Нэг нь хүүхэд байхасаа явсан одоо өөрийнх нь амьдралын зорилго болсон бурханы гэгэрлийн тэр ариун зам мөр. А нөгөө талд цэвэр хүний эр хүний хүсэл, хайр, тэмүүлэл тэ зүгээр энгийн амьдрал хүлээж байгаа. Тэр чинь ингээд биологийн хэрэгцээ биш үү? Ер нь бол тий. Тэгэл одоо эцсийн дүндээ тэгэл нөхөр хийдэ орхиод оргож байгаа байхгүй. А бүр оргод юм уу? Цухтаад. Аа. Тэгэд хаашаа яагаад зогсож юу гэдэг нөгөө хөөхөн лүгэ бараадаа тавьж байгаа байхгүй. Тэгээд тэр Пематай хамт амьдрахаа шийдээд тэгээ хоёулаа ингээд явж байгаад тааралд нь учир нь уулзсан. Ер нь бол дагаж яваагүй өөрөө оргонгуудаа Пемагаа хайж алсан юм уу да алсан юм тий. Тэгээд нөгөө хүүхэн ч бас анхны харцаар ингээд угаасаа гөлрөлцдөг байхгүй хоорондоо. Энэ хоёрын анхны харцаар дурлсан юм. Тоохгүй байгаа биш байхгүй. Тэгээ нөгөө эмэгтэй талтай байна. Нөгөө лам манд уралчихсан байдаг. Ингээл асуудал үүсээд байгаа юм л да. Тэгээд ингээд эхний саруудад одоо ингээд ерөөхдөө бол ингээд нийлчихэж байгаа шүү дээ. Учраа олцож байгаа тий. Тэгээд тэр гадаа юун дээр газар шууд бэлгийн ажиллаа хийнэ эхнийхээгээ. Уулзангуутай юу? Уулзаад ингээд хамт байгаад ингээд явж алхаж байхад тэр цаатлын ай энтер нь бол яг үзэж байгаа хүнд бол яг тийм төвд хятад маягийн яалтчгүй нэг тийм Аз твэн л одоо тийм Монгол аяа бол биш. Гэхдээ яг тийм хайрын догтлуулсан уянгалын нэг тийм хөнгөн хэмнэлтэй нэг бүр нэг тийм уярмаар сонсмоо тийм ай маяа яваад айгуу тийм автуулна заяа. Тэгээд шууд зүлгэн дээр бэлгээ хийжтэй хийж үдээ нөгөө лам маань гадаа байгаль их хийдтэй. Тий хоёлаа ястаа яг чармаа нуцгийн хийж мэгээ. Тэр энэ хэсгийг бол ингээд бас их камерын төрсөл мөслийн айгүй тийм сонин содаарсан. Дээрээс нь харуулаад доороос нь харуулаад камер шууд ингээд толгойн доош нь харуулж тэр үзүүлдэг сонин шийдэлтэй. Тий. Энэ блөрдсөн ч юм уу эсвэл нэг тийм нууж хаасын бүр шууд юм уу тийм. Ер нь бол байхгүй. Гэхдээ яг тэр бэлэг эрэхтнүүд нь бол харагдахгүй л байгаа юм л да. Яалчгүй гэхдээ бол яг тэр юуг бол айгүй илтөд харуулсан. Тэгээ би нэг түрүүний хэлээд идэх штэ. Лам хүн яаж бэлгийн ажил хийдгийг харуулж чадсан кино гэдээ би хэлээд байгаа чи. Өстө сонирхол аргагүй л нэрээ сонирхол хатгаар юм биш үү. Тэгэл ингээл тэр өдрөөс ахуулаад тэр хоёр чинь нэг гэрт ороод тэгэл ерөөсөө эхний сар удсан өстө өдөр болгон шахуул ингээл үйл тийм одоо үлэн борооны ажлыг хийж байгаа нь ингээд төрслөгдөл ингээд харуулж байгаа байхгүй. Тэгээ шүнжэнгөө тэр гал ерөөсөө заяа. Тэгээ жинхэнэ гал би лүгээ нэвтэрж орж байгаа. Угаасаа тэр бурхан номын тэр айхтар хатуу зам мөрийг зад зөхиод гарч ирсэн хүн хоёр учирж байгаа хос ямархан хүн байдалтай очих ойлгомжтой байна шүү дээ тий. Тийм л байгаа байхгүй. За тэгээ энэ хоёр чинь тэгээд ер нь бол таашигийн хувьд чинь өөрийнхөө дур хүслийг одоо тэр буян номынхаа аргаар дарж явсан гэсэн үг шүү дээ тийм үстэй. Мэдээж тэр чинь өсвөр наснда ч гэсэн бэлгийн божил нь явагдаж л исэн бэлхүү дээ. Явдлуу ядгийн чинь тэр битээ хэл нөгөө 20 итэй лам хүн чинь улмал бүх юм нь 20 итэй юм чинь бүр заддах гал хийж штеп. Тийм үстэй дотроос нь. Тэгэхээр чи энэ хоёрын анхны секс ч гэдэг үнэхээр гал халуун болсон юм байна л та. Тэмээгийн хувьд чинь тэгээ үнэхээр сайхан босгүй. За тэгээд цэцгийн дэлбэшиг имзэг тэнгэрийн от шиг ариухан амтан байжээ. Тэр киногийн чи бас дуусгаагүй гэсэн харсан биз дээ. Ер нь тэр уруул муруул тэгээд тэр ер нь төрх мөрхөн айгуу тийм монголчуу. Тийм ээ. Царайлаг хүү. Айгуу монголчуу гоё царайлаг гоё бүсгүй байгаас дээ. За. Хормоо энэ хоёр чинь хормоо хийгээд за хүүхдтэй болноо. Тэгдэг. За тэгсэн чи тэр одоо нөгөө ёстой нөгөө энэ хүүхд мөхттэй болох хэсэг гарахаас өмнө бол битүү өдөр шөнөгүй секс хийдэг байсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгжээж л хүүхдтэй болно шүү дээ. Чи энэ хүүхдийг хүүснээс гардаг гэж боддог юм шүү дээ. Энэ дэлэмт хэлэхэд үгүй шүү. За тэгээд киноны хувьд болохоор цаг хугацаа өнгөрч хүүтэй болсон байдаг. байна. Тэгээд энэ үед нь тэдний тосгоны одоо үйл явдлууд тосгонд нь болохоор хүнд хэцүү үйл явдлууд болоод байна. Тэгсэн чинь харин тааши чинь харин бас зүгээргүй нөхөр нь штэ. Эвгүүгээр өөр хүүхэн татагдаад бас алдаа гарганаа. Тэгнь ёо тэр энтэг хүүхэн байдаг байхгүй. Тийм тааши чинь тэр өөр хүүхэн хоёр чинь тэгээд бас дотн харилцаанд орд юм шүү дээ. Дотн харилцаанд ордог байхгүй юу? Орж байгаа нь шүү дээ. Бүр итгээд гоё. За ямар баярлалаар олчих вэ? Ингээд тааши маань
дээш хараад ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө энтэг эмхтэй өөрийнхөө яг үндэсний хувцас юу сайраа гэдэг лөө тий. Тэрнтэйгээ байгаа. Тэгээд ингээд гар нь шүргэлцээд л ингээд яг хоёр биендээ эмхтэй нь өөрийн таалаад байгааг анзаардаг байхгүй юу. Тэгээд шууд санал тавьдаг лөө яадаг ч үлээ. Шууд ингээд үнсэлцэж эхлээл. Тэгээд шууд нөгөөтг чинь нүцгэрж байгаа. Тэгээд нөгөө лам маань дээр нь гараад ингээд одоо хөхмөхийн үнсдэг ч юм уу те ингээд эхэлж исэн чинь нөгөө энтэг эмхтэй чинь ингээд гараа хойш нь явуулчих гарт нэг мод өригдээд. За. Тэгсэн нөгөө модоо барьж байгаа гот нөгөө лам чинь дээш нараа суулгаж байгаа. Дээврийнх нь таазнаас өөрийнхөө нөгөө сайраа гэдэг хувцсаа одоо нэг орхимчиг юм байдэн шүү дээ. Тийм урт тийм. Тэр үнэгээ давуулж ингэж нөмөргөж жагаад тэгээ нөгөө модоо ингэж барьж жагаад одоо үндсэндээ монголчуудаар одоо монгол ахугаар ярих сур илтэж байгаа юм шиг мотоор ингэж тэгинж ингэж барьж байгаа. Дээрээс дүүжлэгдчихэж байгаа юм уу? Дүүжлэгдээд тэгээд дээр нь ингэж биеэрээ ингэж бэлэг эрхт яг үйл бэлгийн ажлаа хийж явахдаа биеийн тойроод ингэ эргээд идэх байхгүй. Биеийн тойроод тий суугаагаараа ингэж. Тэгээд тэр хэрэг чи нөгөө дээр байгаа даавуу маань ирчилж байгаа штэ ирж байгаа чиглэлээр. Тэгээ ингэ эргээл ин. Тэгж байсан чинь хараа яг төгсгөл нь бол тэр хоёр тэр ажлаа дуусгах чаддаг байхгүй. Гадаа чимээ гарсан чи эхнэр хүүхд хоёр нэрж идэв. Илж байгаа. Тэгээ сандраал яг ингээл өндөөсөн чи нөгөө энтэг хүүхд чинь дээр сах гэл эргэж байгаа ч нөгөө осныхоо югаар. Ер нь тэр энтэг хүүхний хүсэж исэн юм нь тэр бэлгийн ажил нь яг тэхийг хүсэж исэн байгаа байхгүй. Би ингээд ирчилсэн тэр нэг даавуу чинь буцаад ингээд яхаар чинь ингээд нөгөө тийш иргэн штэ тий. Тийм гутал чи ингээд яг эргэтэн дээр нь иргэж байгаа гэж би ирээ. Хийцэн байхдаа иргэн гэсэн үг тий. Тий. Тэр байрлал юм байна. Батмлын хоцч ч үлээ юу ч үлээ нэг тийм байрлал гээд би нэг урд нь нэг зохиолоос ч үлээ юунаас ч үлээ нэг ингэж нэг таазнаас дүүжлэгдэг гэж юм уншижсэн санагдаад ах. Тэр л юм шиг. Тэр л юм байна л та тий. Тийм баг. Одоо мэдгүй тэр одоо ямар юм батмл явахгүй гэдэг байгаа сороос. Йоо. Тэр одоо надад нэг батмл явахгүй шиг харагдаагүй. Гэхдээ яг нөгөө юу хийж магадгүй нөгөө төсөөлөх юм бол буцаж ирэхдээ ингээд нэг юм доо сэнс шиг иргэн штэ тий. Тийм. Тэгэхээр ир ирэхтэн дээр. Тэгэхээр ч одоо тэр бадамлынхаа дэлбэлэх мэт гэдэг ч юм уу ингээд төсөөлж бас нэрлсэн байж болох юм зүгээр логикоор бодоход. Тэгэхээр бас эндээс өрмөц таашаал авах нэ. Харин тэгэхээр юм байл нь штэ. Тийм. Одоо эрэхтэн өөрөө ингэж нөгөө хөдлөхгүй нэ штэ. Эсвэл эмхтэн дээрээ ч хөдлөхгүй тэнд. Тийм. Тэр юусгээд физикийн хуулиар шууд ингээд бүтэн ингээд сэнс шиг ирж байгаа хөөх дээр нь. Тэгэхээр чинь тэр чинь нөгөө нэг энгийн авдаг таашаалаас арай ондоо таашаал юм байна. Ийм хөдөлгөөний тэр энтэг эмхтэй өөрөө ирчлээд ингээд яаж байгаа штэ биеэр илгээд байгаа штэ. Тэгтээ өөрийнх нь авж байгаа тэр таашаал мэдв тэр царайн дээр илэрж байгаа юм уу? Тэр дуу авааны шуум юм бол энэ ямар амар таашаал авч байгаа болоо гэж яг төсөөлөхөр. Тэгж харагдаж байгаа юм. Тэр хэсэг нь агуул өстэй. Тэгээ би бүр ингээд ангац за энэ одоо нөгөөх нь буцаад ирэхтэй аландаа гэсэн чинь гадаа илжих дуурайд гайт юм шиг. Тэгээд тэр өч ингээд яа ингээд гэхдээ яа ингээд дээр нь байхдаа эргэлж байгаа хгүй нөгөө эмхтэй. Эргэж байгаа чигээрээ ингээд хүн дээрээ салаад босоо авчих байгаа хгүй. Тийм төвслэлтэй бүр айгуу сонь юм бэл. Тэгээ одоо гаднаас ихнэр хүүхэд нь орж ирээ баригдчихж байгаа юм байна шүү дээ. Тэгээ баригдаагүй л дээ. Баригдаагүй юм. Баригдаагүй. Сүүлдээ тэр инэтг хүүхэн нь баг ихнэрт нь хилчих шиг болд юм аа. Тэгээд тэрнээс болоод манай нөхөр чинь хүний амьдрал хүн би нэг хүнийг хайрлаж чадахгүй өөр эмхтэйд ингэж байгаа нь өөрийнх нь нөгөө буян номын хувьд бол нүгэлтэй. Би энэ амьдралыг сонгож амьдрч чадахгүй. Шашны амьдралаар амьдрч чадаагүй хүний амьдралыг энгийн амьдралыг сонгочоод энгийн амьдралаараа ч амьдрч чадахгүй нөгөө хайрлсан эмхтэйгээ давхар хуурчлаа гэдэг тийм сэтгэл зовнил шанал үүсээд тэгээд ахаад ихнэрээ унтаж яхад нь лам хувцас өмсөд гар авчдаг. Тэгж явж байгаа. Гэхдээ эхнэр нь замын отоод яад юм уу яа тий. Эхнэртэйгээ таарчтэй замдаа. Эхнэр нь мэдчихэлтэй тий. Явсныг нь. Тий. Тэгээд ингээд жоохон нэг тиймэрхүү ахуу үрэнэ нэг тийм жан бан гэж. Тэгээд кино дуустахгүй юу. Жан бан боо. Төвдөр л ирээд байгаа юм л та тэд ч тий. Тэгээд ер нь бол буцаад энэ асуудлаас олвол буцаас нь лам болчихж байгаа юм байна тий. Тэгээ лам болохоор хийдрүүгээ буцснаар нь кинод өгсөж бүр ингээд очиод лам болчихсон. Яг яагаад лам болчихв гэх тэгэхээр нөхөр өөрөө яг тийм сэтгэлийн шандал авсан байж тээ. Тийм байна. Ингээд
би одоо хин юм бэ те аль амьдралаар нандж чаддгүй арчаагүй новшоо штэ гэдэг өөрийг ингээ бодоо байж исэн чинь тэгээ нэг овоон дээр гардаг байхгүй юу. За. Бас нэг сэтгэлийн хариуцгаж гэж байгаа юм уу те. Тэгсэн чинь тэр доор нэг морьтой лам ирээд өөрийн сургалж ирсэн байдаг байхгүй юу. Тэгээ нөгөөх нь заалгаж аваад нөгөө морьтой лам нь ирээд өөртөө уулзтай. Тэгээ тэр ламтай уулзаал шийддэг байхгүй юу. Тэгээ тэр лам одоо чамаа ингээ явсан одоо чи ингээ стойд буцаад очмоч гэсэн л сурталхуулга хийж байгаа юм. Ахаал бомбаж бонгонгон гэл. Тэгэл нөгөө чи хэд чонж байгаа. Тэгээд ерөөхдөө төд бодлого шүн дөлөөр ихнэрээ унтж яхад нь жижигхэн юм богцолж аваал тэгэл гараа явж байгаа. Ер нь бол нэлээд бодож ижсэн шийдвэрийг гаргаж байгаа юм байна шүү дээ. Явж байгаад яг одоо хийдийнхаа наахан талд очих замд нь ихнэр нь бүр тосоод өчдөг байхгүй. Тэр үед нөхөр замдаа хувцас олцсон лам хувцас өмсөж явжихдээ. Тэгэл ерөөхдөө тэгсийгэл ер нь дуусдаг байхгүй. Эхнэр бол ер нь уул нь бол салах дургуул байсан юм хайртай хэвээрээ тийм ээ. Тэгээд ч угаасаа тэр явдлыг мдээгүй юм чинь шархлаагүй хааштай уг нь бол тийм. Гэхдээ тэр залуу бол өөртөө үнэхээр гимшсэн байна тий. Тийм энэтэг хүүхэн тэр энэтэг хүүхэн ихнэр хоёр уулзаад ярьж байгаа яриг нь энэ залуу маань гэр дотроосоо сонсдог байхгүй хардаг байхгүй. Тэгээ энэтэг хүүхэн нь уйлаад ихнэрийн тэрвэрдэг байхгүй. Тэгээ би яг тэр үйл явдлаас нь энэ ваа гэж чинь шууд хилчлээ ихнэрт нь гэж би ойлгож байгаа. Тэгэн гот нөгөө манай нөгөө хин билээ чинь лам залуу маань хүртэл өөрөө тэндээ шийдвэр гаргачих шиг болж байгаа байхгүй. За таашигийн хувьд тэгвэл өөрийнхөө гэгэрлийн зам руугаа эргэж утсаж байгаа л утгатай юм байна тий. Хүний амьдрал руу гарч нүгэл үлдэн гутлаа. За би ер нь болъё. Гэгэрлийнхаа замыг бодъё гэж явж байгаа юм байл та. Тийм байна. Ийм утгатай кино шүү. За. Тэгвэл энэ гэхдээ үнэхээр шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авах үс сонирхолтой сэдв үнэхээр мөн байна тий. Тийм байна. За дараагийн кино. За 2007 онд хийгдсэн 20 дугаар зууны хамгийн мартагдшгүй хамгийн их шууган тарьсан эротик сэтгэл зүйн бүтээлийн нэг болох Ан Ли найруулсан Last Caution буюу хүсэл анхаарал гэж. Хүсэл болгоомжлол юм уу? Энэ киноны тухай ярина. 2007 онд дэлгэцснээ гараад Венецийн кино наадмаас Алтан арслан гэж шагнал хүртсэн. Тэгээ энэ бол үнэхээр дэлхийд даяар маргаан дэгдээсэн бүтээл болсон байдаг. За гэхдээ энэ кино нь зүгээр нэг тийм эротик дүрслэлээр алтаршаагүй. Харин хүний хүсэлд ачаал тэгээ улс төр хайр дурлалын хоорондын хамгийн тийм нарийн нандин хамгийн эмзэг заагуудыг ил гаргаж чадсанараа кино урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн юм бүтээл болжээ. Найруулагч Англигийн хувьд болохоор эвдэрсэн уул пигийн амьдрал гэдэг штэ нэг кино гэдэг штэ. Тий нөгөө багтаа юу? Төсөөллөө. Тийм. Тэр амьдралаараа ер нь дэлхийн кино урлагт нэрээ алдаршуулсан найруулагч юм уу? Тийм байна. Тэр бас л сонин содон кино шүү бас кино. Харин тийм тий. Сайн мууг нь мэдхгүй. Гэхдээ л бас зургатны өмнөөс тэ уйж чаддаг кино шүү тий. Сонирхолтой байдаг тий. Хийц мийц нь үнэн гоё тий. Одоо тэгээ энэ найруулагч чи ер нь бол эдгээр кинонуудаараа хүний сэтгэлийн гүн рүү өнгөж чаддаг тийм ховорхон найруулагчдын нэг гэж үнэлэгддэг юм байна. За магадгүй тийм бах уу. За гол дүрд нь Тони Леон Чио Вай тоглосон. За хятад нэр юм уу да? Ясан ч хэцүү юм дээ. Энэ кинонд төрийн өндөр албан тушаалтай хүйтэн зангаараа олныг айлгадаг Мистер И гэж хүний дүрийг бүтээсэн. Нэр мөрнэг үсвэртэй байгаас Мистер И гэж. Гэхдээ энэ дүр зөвхөн тийм харгас хэрцгий хүйтэн хүндий төрийн хүний дүрийг бол харуулаагүй. Үзэсгэлэнт Ван Жиажитэй таарах мөчөөс эхлээд хүслийн галдаа шатаад хайрлж дурлах хүсэлт ачаал нь эхлэх тий эрх мэдлийн донд ингэж тарчилж байгаа тийм эмзэгхэн эрийн дотоод ертөнцийг ил болгосон ийм дүрийг бүтээсэн. За Тони Леонгийн хувьд энэ одоо бүтээсэн дүр нь штэ тоглох ур чадвар нь ч гэсэн Азийн төдийгүй дэлхийн хэмжээний жүжигчний нэг гэдгийг нь баталж өгсөн ийм дүр болсон. Гол дүрийн эмэгтэй жүжигчин Тан Вэй бол хятадын жүжигчин. Энэ гол дүрийн эрэгтэй чинь бас Гонконг уу? Тийм. Бас айгүй сайн жүжигчин шүү дээ. Харин тэгээ одоо эн чинь
Аз байтугай дэлхийд угаасаа Оо яг тийм мундаг кино байхгүй юу? мундаг кинод тоглолдог шүү дээ. За тэгээд эмэгтэйнийхийн дүрд болохоор Танвэй тоглосон хятадын жүжигчин энэ кинонд болохоор Ван Жиажигийн дүрийг бүтээснээрээ дэлхийд яраа нэр алдарт гарсан. Урлагийн сургууль төгссөн Танвэйийн хувьд энэ дүрээрээ кино урлагийн хамгийн зоримог алхмыг хийсэн хүмүүсийн нэг гэж тооцогддог аль бие ёсоор. Учир нь болохоор нөгөө тоглосон дүрийнх нь хүсэлт ачаал, айдас, тэгээд хайр дурлал, дээрээс нь уралт гэдэг ингээ бүгдийг нь багтаасан тийм эмэгтэйн цогц төрхийг гаргаж ирж харуулсан. За киног бол гарсан даруйда хятадд бол нэг хэсэг хугацаанд хориглосон юм байна. За. Танвэйн хориглогдох байх. Тий, хориглогдсон ч гэсэн Танвэй болохоор шууд дэлхийд яраа нэр алдарт гараад нэрэн цууратад эхэлсэн. За тэгээд энэ дүрээрээ Венецийн кино наадмаас шилдэг шин жүжигчний шагналыг хүртэж Азийн кино ертөнцид хүч төрөн гарч ирсэн ийм жүжигчин байна. Ер нь бол киноны үйл явдал 1930-аас 40 оны үйл явдал юм уу та. Японы эзэн дөрвөгийн нөлөөнд ор байгаа Хятад орны цагийн хугацааг харуулсан байгаа байхгүй юу. Тэгээ яг зураг авалтыг хийхдээ Шанхай, Гонконгийн хуучны гудамжийг яг тэр үеийн шиг сэргээж оруулснаар онцлог юм байна. Тэгээ бүр ингээд жижиг барааны дэлгүүрийн тэмдэг ханны өнгөнд хүртэл яг тэр 1930-аас 40 оны урамсгалыг яг амьлуулж чадсан байна гэж байгаа байхгүй юу. Энэ кино бүтэхдээ 15 сая ам доллараар бүтээгдээд дэлхийд даяар 67 сая ам долларын ашиг олсон юм байна. Оо эн чинь тэгвэл амжилттай тэргүүлсэн дөрвөн болсон л байна. Тийм байна. Хангалттай ашиг болсон юм байна тий. Хятад, Тайвань, Америк, Гонконгийн хамтарсан хамгийн амжилттай төслүүдийн нэг нэ. Хятадд өөрсдөө хамтарчаа тэгээ дараа нь бас тэрийг хориглоод идэг яасан ч хэцүү юмтэй. Ягаад чи энийг хийсэн тэгээ хийцээ байна гаргахгүй бас хориглоод идэг сонио хүмүүс вэ яасан. За яг түрүүний миний хэлгээр энэ гэхдээ нэлийн урт кино харагдсан уу? Би зүгээр нэг хэсгүүдийг нь гүйлгэж харсан гэсэн 230 минутын кино. Би өөрийнхөө дур сонирхолд хөтлөгдөө тэр урт удааны гүйцээгүй шууд тэр нөгөө дуртай хэсгээ үзсэн чи яг 4 удаа болж илээ. За би бас яг тэгсэн. Үзсэн. Чамаа хүний амьдралтай жоо хорт чи би бас тэгсэн. За ингээ түрүүний хэлдэг үйл явдал бол ёстой 1930-аас 40-од оны үеийн Шанхай хот. Японы эзэн төрөмгийлэл, улс төрийн хувилдаан, тагнуулын тоглоом эд өрнөж байх үеийн асуудлууд энэ кинон дотор буцалж байгаа. Тэгэл яг нэг улс төрийн хувилдаан гэдэг. Киноны яг ерөнхий агуулга нь юу вэ гэхээр залуу оюутнууд хоорондоо эвлэлтэн нэгдээд нэг тийм нууц бүлгэн үсгэж байгаа байхгүй юу? Японы дарангуулыг одоо эсрэг чиглэсэн. Ингээд яг их орноо хамгаалах нэг тийм нууц барьцсан маяг нэг тийм бүлэг үүсэж штэ тий. Эдний төлөвлөгөө нь болохоор Японтой хамтраад байгаа тэднийд ажиллаад байгаа мистер Иг устгах их орон жүжигчийнхаа үднээс. Хөрхийн мистер Иг нь юу вэ? Хятад хүн мөртлөө Японы талд үйлчлээд яг нэг сүхэтэй итгэлт баян шиг тий. За танд амбан шараар актмаар арав. За танд гэдэг шиг тий. Ерөөсөө яг тийм нөхөр байгаа байхгүй юу? Хоёр талд ажиллаад. Хятад хүн мөртлөө Японы талд ингээд бас нэг ажиллаад байдаг. Тэгэхээр нөхдүүдийн нүдэнд энэ урагчийг устгая гэсэн ийм зорилго үүсээд. Тэгээд энэ лүү дөхөхийн тулд эндээ ойртохын тулд ерөөсөө нөгөө нүцгэн зэвсэг гэж ярьдаг эмэгтэй хүн ашиглая гээд. Хоёлаас нэг ярьж байсан шүү дээ. Яг тэр аргыг хэрэгэлсэн байна. Яг зөв. Ингээд энэний ажиллагааны түлхүүр нь хэн байх нь вэ? Манай нөгөө бүсгүй бас таарж штэ. Ванжажи химэх оюутан жүжигчин бүсгүй язгууртны эхнэрийн төр тоглоод тэгээд мистер Игийн сэтгэлийг татах хэрэгтэй байгаа байхгүй юу? Комбинацийн төлөвлөгөө. Ер нь бол төлөвлөгөөний дагуу бол уг нь бол оюутан юм байна штэ. Тий. Тэнгүүдээ төлөвлөгөөний дагуу язгууртны баяны эхнэр болоод сэтгэн хийм. Хүрээлэл рүү н орж штэ тий. Зөв. За ингээ сэтгэн үсээд эхэндээ бол яг нэг улс төрийн тоглоом ч юм уу те ямар нэгэн тийм хөдөлгөөн өрнөх гээд байгаа юм шиг те нэг тийм улс төрийн зорилготой байгаа даа штэ те. Яа ингээд кино үргэлжлэх явцад нөгөө манай жүжигчин оюутан дүрд орж исэн нөгөө нэг охин маань нөгөө мистер Идэ өөрөө татагтаад эхэлж байгаа байхгүй. Ингээл цаашаа адармаатай юм болоод явж байгаа юм л да. Тэгэхээр чи эн чинь нөгөө нэг уг нь бол жүжиглээд нэг урагчийг хашрах хэрэгтэй байсан чинь өөрөө хайртай болчихор ч одоо эхэндээ болохоор ч шууд тагнуулын ажиллагаа хяналт те
ингээл айгуу тийм чика юмуд гараад тэгэл хүчирхийлэл айдас дээр тулгуурласан байсан ч гэсэн яг ингээл кино ингээл яван явсаар гол жинхэнэ хайр хүсэл болоод хувирчих. Эротик хэсгүүд нь эротик хэсгүүд нь эхлээд яг энэ кинонд онцолж хэлэх юм бол яг тэр эротик хэсгүүд нь ямар ч халахвч байхгүй. Дээрээс нь би бүр энэ жүжигчд бүр яг хоорондоо бэлгээж хийж ийн гэж харсан шүү дээ. Яг хийж байгаа юм. Би яг тэр хэсгийг харсан л да. Кино эротик кинонууд чинь байрлалууд гардыг мэлээ тий. Эротик кинонд дээр чинь ингээд зарим хэсгийг одоо шууд ингээд алгасаал ингээд явдсан шүү дээ. Тэр чинь тийм байхгүй. Яг бэлгийн ажил хийж байгаа шүү дээ. Тийм дотор хоёр кино жүжигч маань. Яг хийж байгаа хэмжээг л харагдаад илээ шүү дээ. Нүүр царайны хувирал энэ төр болол тэр яг нэг хэсэг дээр байгаа. Тэгээ энэ чинь болохоор одоо дэлхийд даяар шүүгэн болсон хамгийн гол зүйл нь тэр эротик хэсгүүд гэж байгаа шүү дээ. Зүгээр нэг сексийн дүрслэл биш харин нөгөө тэр хоёр бүр үнэхээр тийм таашаал авч байгаа нь их тод гоё дүрслэгддэм юм байлээ шүү дээ. Тий. Тэр бол үнэхээр энэ би яг ингээд тэр хоёрыг жинкнээсээ бэлгээж хийсэн баг гэж бодож байна. Яг тэр авж байгаа таашаал тэр жүжиглэлт бол ерөөсөө яг амар тийм дотортой байгаад байгаа байхгүй. Үнэхээр аимшиг. Тэгээ уулын энэ ванжаач чи ихэндээ ингэдэм юм байлээ шүү дээ. Өөр нэг залуутай юм дотны харилцаанд ороо нөгөө ирэх юм уу яа тийм. Тэгээ бэд юм байлээ шүү дээ. Байхгүй. Харин тийм байлээ нэг цараймарыг нь харсан. Гүлийгөө энэ анныхаа обог хизээ солих вэ гэж байгаа юм шиг гівтэд байгаа юм. Ариэстэй од тоолсон уу яасан. Яг тэгдэм байлээ. Ямар ч галт үл байхгүй тий. Тэгээ нүд нүүр мүрийг нь харахаар нэг л тийм уйдгартай, уйдсан царайтай. Тэгээд энд нэг ямар нэгэн тийм сексис таашаал авч байгаа ямар ч царай харагддгүй юм билээ шүү дээ. Тэгээ харин тэр мистер Итэй уулзсан анхны мөчөөс эхлээл ер нь бол татагдаад эхэлт юм билээ тий. Уулзалт нь болохоор энэ хоёр чинь гэхдээ их сони юм билээ шүү дээ. Энд ч угаасаа өгөөш болоод тэр хүнтэй бэлгийн харьцаанд орно гэдгийг даалгавраа мэдсэн очиж байгаа шүү дээ. Бүсгүй хувьд болохоор тэгсэн чи тэр анхны уулзалтын дээрээ амар ширүү эхэлт юм билээ шүү дээ. Тийм боос шүү дээ. Тийм байлээ бүр ханлуу мөргүүл зүргүүлээ савж маваад алж байгаа. Тийм тэгэнгүүтээ шууд хувцсыг нураад тэгэл орлоо шидчихдээ юм байлээ шүү дээ. Тэгээ орлоо шидэнгүүтээ тэлээгээ тайснаа шууд өгзгөнээр нь хоёр ороолгож ин. Тий, өгзгөн шууд тэлээгээр байх уу чи гээл. Тий, тэгэж ороолгонгуудаа гарын шууд тэлээгээр хүлээд тий. Тэгээ шууд хийд юм байлээ шүү дээ. Йоо, бүр хувц унрыг нь тас татж ураал хамгийн миг нь ил гаргаал. Тий, яг эндээс нөгөө эмэгтэйгийн тэр жүжиглэлт дүр уургалт энэ тэрийг харахаар гүчндүүлж байгаа эмэгтэй биш үү байхгүй. Биш тий, дуртай тий. Тэрнээс таашаал авч байгаа мөртлөө эсэргүүцээд байгаа нэг эсэргүүцэн таашаал авдаг хүмүүс байгаа шүү дээ. Яг нэг тийм харилцааг илэрхийлж байгаа тийм жүжиглэлт орж ирж байгаа байхгүй. Тийм билээ. Тэгээ энэ хоёр чинь гол нь бол хиний мистер И ч нь бол өөрөө угаасаа эрх мэдэлтэй тий. Улс төрийн одоо том албан тушаалтан тийм хүн байгаа шүү дээ. Цаанаас л бүр нэг тэр одоо эрх хүнийхээ эзэрхийг аратналаг байдлаа өөрөө мэдрэхийг хүсээд бүр ингээд тэрэн дотроос нь бүр хүсэлт ачаал нь зэрэг бадарж байгаа. Бүр ингээд энэ мөнх хатамар яг хаална гэх нэг шүдээ зууцсан байгаа байдал анзаарагдаад байгаа шүү дээ. Тийм байлээ. Тэгээд анхны харилцаа нь бол яг ингэж амар гал авалтсан. Яг энэ яг хүчнэж байгаа мөхөр бас бишээ тэр чинь. Тэгээд гарыг нь тайлаад одоо бэлгийн харилцаагаа цааш нь үргэлжлүүлдэг. Тэгэхээр нөх хүүхэн их таашаал авж байгаа нь харагддаг юм байлээ шүү дээ. Тэгээ ажиллаа дуусчаад тамхитаа сууж идэв үлээ яадаг вэ? Тэгээ орныхын хажуу тамхитаас нөгөөх маань гөлийгөө гівчээд шүү дээ. Бүр нэг хамаг биеийн тавирцсан уу? Бүр хөдөлгөөнгөө болцсон тий. Тэгж хэлээд төгтөөдөө. Харин гэхдээ энэ хоёр чинь дараагийнхаа нөгөө уулзаж секс хийж байгаа хэсгүүд нь болохоор их гоё тим ямар ширүүн биш үлээ штэ. Харин ч бүр ингээ хоёр идэ таашаал өгж байгаа их гоё зөөлөн романтик. Яг тэгээ цаашлах тэр хоёрын одоо бэлгийн ажлынх нь уучрал болгоно нь зөөлрөөд байгаа өстэй тий. Тэгсэн мөртлөө нэг тийм аль нь бүр нэг тийм одоо юу гэх юм бэ? Идэмхий зан чанар байгаад байгаа байхгүй тэр дотор. Гэтэ энэ хоёр ингээ нэг анхныхаа секс дээр л хоёр энийгээ бүр мэдрээд таашаал авцсан учраас дараагийнх нь бол улам гоё болоод байгаа байхгүй. Тий хараа. Тэгсэн мөртлөө ингээд хит тийм аратанлаг биш хүндлэл бас нэг хайр дотор нь ингээд ороод ирсэн байгаа нь анзаарагдаад байгаа байхгүй. За тэгээд ямар ч тач Ван Жажагийн хувьд болохоор ер нь бол улам их хүсэж тачаад эхэлдэг. Мистер Иг бүр улам л их хүснэ. За таашаалын оргилдоо хүрнэ. Тэгээд түүнийгээ дагаа дуу хоолойны өнгө
амьсгалын химнэл, биеийн хөдөлгөөн энэ төр нь бол илүү гоё уянгалаг зөөлөн болж ирсэн. Тийм киноны дүрслэлүүд ихтэй юм байлээ. Тэгээ одоо бүр сүултээ хайрын харцаар мистер Илүүгээ хардаг болж илээ шүү дээ. Тий. Янз шүү дээ. Тэгээ дараагийн уулзалт бол ингээл ерөөсөө нөгөө учрал тэр дотны харилцаанууд бол оргилдоо өрнө. Ерөөсөө л тэгээ яг Ванжажи өөрөө тэр яг энэ мистеригээс бүр ингээд дотроосоо бүр ингээд тесэрж байгаа тийм таашаал аваад байгаагаа ингээд мэдрээд байгаа нь анзаарагдаад байгаа байхгүй. Юу нөгөө нэг хүүтэн хүндий нэг их мэдлийн төлөө улаарсан хүн тэр нь байхгүй болчихлоо шүү дээ тий. Яа ингээл тэр одоо зурглаачийн камер ингээл яг нүүрний хэсэгт ингээд төвлөрөөл ирэнгуутал чинь тэр дотор ингээ буглаад байгаа юм ингээд шууд ингээд тесэрж ингэж гарч ирж байгаа тэр нүүрний хөдөлгөөн царайны хувьсхийл тентэр бас л амар гоё дэлгэцэнд харагдаж байгаа байхгүй. Чи тэр хоёрын нэг юм сонирн байрлалыг харсан уу? Бүсгүйгийн нөгөө хүлээг нь ингээд орооцолтуулаад хөвлөд нь наацсан. Тий. Тэр бас их яг содон харагдчихжээ тэр байрлал. Тэр чи анзаарсан. Тий. Тэгээ ингээд яг хоёр бие ингээ хараал тэгэл харж ирсэнаа шууд өмсөлцээл ингээл бүр нэг тэр чи идэмхий яваад байгаа байхгүй. Тэгээ ингээд тэр хөдөлгөөнүүд тий айгүй тийм амьдралтай бүр нэг тийм зүгээр нэг байдаг нэг эротик кино биш байгаа байхгүй. Би бол ерөөсөө хоёрхан байрлалыг нь л харсан юм байна. Эхний тэр тэгээ дараагийн тэр хөрөлтүүлсэн байсан хэсгийг нь. Нөгөө хоёрыг нь үзээгүй байгаа шүү. Чи нөгөө хоёрыг нэг сайхан яриад өгөөч. Тэр яг сүүлийнх нь юу байдаг байхгүй юу? Эмэгтэй дээрээ байрлалтай. Тэгээ яг эмэгтэй ингээд би хэлсэн шүү дээ. Ерөөсөө эротик кинонд гардаг дүрслүүдийг бол үнэхээр амьдралтай яг л зүгээр хүний амьдралыг зүгээр хажуунаас нь одоо бараг л харж байгаа нууц камераар харж байгаа юм шиг тэр хоёр тийм амар дүрдээ сайн орсон гэх юм уу тийм байгаа байхгүй юу. Тэгээ эмэгтэй дээрээ байрлалтай байхдаа нэг юм анзаарч байгаа. Энэ цаг хугацаа яваад л хоёр биендээ хайртай болсон байгаа шүү дээ. Гэтэл яг эд секстэд эмэгтэй бүр ингээд дур тавих гээд байгаа яг тийм дуу хоолойноос нь хөдөлгөөнөөс нь царайнаас нь мэдрэгж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө хананд хажууталд өлгөөтэй байгаа нөгөө мистер Игийн бууруу хараад байгаа байхгүй. Нөгөө даалгавраа мартаагүй байхгүй. Ямар амир юм тий. Нөгөө эрэхтэй чинь мистер Иж юм бол дурлцсан байгаа юм шүү дээ. Тий, аль аль нь хоорондоо ингээд үхэл ахцлуултлаа дурлцсан харилцсан байгаа шүү дээ. Тэгэхэд яг дээр нь ингээд оволцтол хөдөлж байгаа мөртлөө бууруу ингээд хараад байгааг доор нь өөдөөс нараа гівж байгаа И харчдаг байхгүй. Тийм гутлаа ингээд өөрөө яг ингээд харцын дагуулад хананд байгаа буурууга мистер И бас хардаг байхгүй. Тэгс мөртлөө тэр секстэй л байгаа. Яарэ. Тэгэн гутал нөгөөч чинь шууд харан гутал нь дээрээс нь шууд тонгоож үнсээд дэр аван гутлаа нүүрэн дээр нь дэр тавиад гэхдээ боомлох гэж байгаа амын таглах гэж байгаа биш. Зөвхөн нүдийн таглаж байгаа. За нөө секси зориуд нөгөө нэг харагдахгүй болгодог фетиш рүү оруулж гинөө. Тийм улам илүү тийм галзуу болоод байгаа байхгүй. Тэгэл энэ мөчөөс тэр буу муулж хаашаа. Яг тэр мөчөд бууруу харж байгааг нь би яг энэ даалгавраа мартаагүй байж тээ гэж би анзаарсан байхгүй. Тэгээд тэр нөгөөтг чинь ингээд нүдийг ингээд тагалцсан дээр нь ингээд үз тарж байгаа шүү дээ тий. Тэг яг тэр үед тэр нүдээ таглуулад байж байгаа мэдрэмж эргэтэд нь бүр амар оргил болоод яг дэсэрдгийн даваанд шууд таашаал авсан тий. Шууд байрлалаа өөрчлөөд эргэтэй дээрээ гараад тэгээд ингээд дур тавиад хойлоод яг тийч ингээд ёстол гөлийцэн тэгээд нөгөө эмэгтэй нь уйлж байгаа байхгүй яг тэр аль аль нь дур тавьж байгаа зэрэг. Тэгээ эмэгтэй нь уйлж байгаа нь би энэ хүнтэй би энэ хүнээс таашаал аваад байна тий. Гэтэл би энийг алах хэвээр. Даалгавартай байгаа гэдэг. Алгаад би алж чадахгүй байж тээ гэд бүр нэг тийм амар олон төрлийн тийм сэтгэл зүйн айгуу тийм нэг сонин занглаа юм бужигсан юм дотроос л эмэгтэй диско уйлж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө дур тавин гутлаа уйлаад эхэлж байгаа байхгүй. Тийш хараал. Тэст амар сонин. Сонссон чи амар. Би ер нь энэ киног үзнэ. Сонссон чи бүр сонин болчихлоо. Чи над кино үзэрэй зөв. Тэгээд яг би ч нэг тоглоом буу худалдаж авч өгнө. За тэгээ Ванжижигийн хувьд болохоор яг эндээс нөгөө эрэгтэй нь өөрөө нөгөө ихэмсэг байдал ингээд айгу өөрийгөө бас нөгөө эмэгтэйгээ бас ингээд хардас сэрдээ те ингээд байж исэн ингээл ер нь бол өөрт нь бүрэн дууралцсан байхгүй нөгөө эрэгтэй. Бүсгүүд бол дууралцсан. Тэгэхээр бүсгүй бол үнэхээр даалгавраа биелүүлж чадсан байгаа байхгүй.
Тэгээ яасан тэгээд энэ эрэгтэй мистер Иг алсан юм уу алаагүй юм уу? Мэдхгүй дараа нь өөр кино тоглолцсон л явж ийлээ. Тэгээд энэ өршөнд яг тэр энэ бол саяны миний ярьдаг бол энэ киноноор гарч байгаа сүүлийн дотны харьцаа наваа байхгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд яваал ингээд өөр хүн амтантай яриад шампан гэл ингээд явж байгаа юм. Тэгсгээл кино дуусчих. Тэгээд яг төгсгөл нь болохоор мэдээж хин нэг үхээгүй. Зүгээр яг тэдний хоорондын үг хэлээр ярьж байгаа яриа нь эмэгтэйгээ аваад өөр тийшээ явъя гэсэн тохиолдол хийж байгаа юм уу эсвэл за одоо эндээс хоёулаа салъя гэж байгаа юм уу бөө мэд. Ямар ч нэг тиймэрхүү болоод дуусаа. Би түрүү хэлсэн шүү дээ. 4 удаагийн дотны харьцаа гарч байгаа. Би тэр хэсгийг л үзсэн гэж. За тэгэхдээ энэ Ван Жижигийн хувьд ч юм болохоор ер нь бол эх орныхоо төлөө хохирогч болж байгаа юм байна шүү дээ. Тийм ээ. Ер нь бол тийм. Золиос гаргаж штэ. Золиос гаргаж байгаа. Тийм золиос гаргасан. Тэгэхдээ ямар тач хайртай одоо хайранд живсэн, хайранд бялуурсан бүсгүй болж штэ тий. Магадгүй энэ киноны төгсгөл магадгүй тэр мистер Иг дагуулад залуучуудынхаа тэр нууц бүлгэн рүү очиж байгаа ч юм билүү хэмэдлээ. Бас магадгүй юм тий. Яг даалгавар биелэгдээд. Ер нь бол юу ямар юм бэ тий. Энд чи хятад кино юу англи хэл дээрээс юм болов уу яасан юм бол англиар байхгүй бол сабтайтлыг нь олж үзмээр юм байна. Тийм. Энэ гэхдээ айгүй урт кино. Яг ингээд ер нь бол үйл явдлыг ийм юм байна штэ гэд бит хоёрын ярианаас ингээд сонсоод жижигэн гүйлгээд үзчих юм бол айгүй сонирхолтой кино болтой байлээ шүү нэр. Би ярин түрүү хэлсэн чинь 230 минутын кино байсан уу яасан гэдэг. Яг тэр би яг тэр хэсгийг нь харах гад гүйлгсэн байхгүй юу? Тэгсэн чинь 230 минутын кино чинь 1 цаг 30 минут тавьцаанаас л энэ эротик хэсгийг хэлж ийлээ шүү дээ. Тий, яг тэгж байгаа шүү. Тэгж явах шиг байсан. Ярилцаал байна, ингээл танилцаал байна, харалцаал байна, тэгж байгаа л. Тэгэл нэг өрөөнд аавын суран бусаар 2 оруулж аваад кино сонирхолтой болчихсон тий. За тэгээд ер нь бол энэ сонирхолтой харилцаа тэгээд энийг гоё дүрсэлсэн оо дүрслэл нь ийм гоё эротик бүр ингээ шууд хүнийг татан оруулах үст тий үнэмшилтэй тийм байсан болохоор л энэ одоо нэг сэдвэн ч гэсэн бас ийм болохоор л Венецийн кинонууд бас алтан харслан хүрсэн юм байна. Тэгсэн л байх. Дэлхийд даяар шүүмжлэгчд бол их магтсан юм байна шүү дээ. Хамгийн урлаглаг эротик бүтээлүүдийн нэг гэж үнэлсэн юм байна. Тэгэх байхаа би яг тэр одоо дотны харьцаанд орж байгаа тэр дүрслүүдийг хараад би барагтай тийм одоо эротик киноноос тийм дүрслүүдийг хараагүй. Яг үнэхээр яг хийж байгаа байхгүй. Хийхдээ зүгээр айгүй амьдралтай. Тэр одоо жүжиглэлт нь үнэхээр тийм мундаг уу магадгүй энэ хоёр жүжигч маань киноныхоо үеэр бас хоорондоо төрхөн зургийн бас нэг гал авалцсан харьцаа байсан уу ч гэж сэжиглэх шиг үнэхээр тийм бодиттой янзын төсөлтэй шүү яг тэр эротик хэсгүүд нь бол харин тийм юм байна. Гэтэ энэ хятадууд тэгээд өөртөө хамтарч хийчээд киноныхоо хэсгүүдийг бас ингээд хасаж масаад кино ингэж яахгүй юу хятад орч ашиг аваад байгаа. Хятад үзүүлэхгүйгээр тохироо хийсмэж явж магадгүй шүү дээ. Тийм байж магадгүй тий. Ашиг бодоод уран бүтээл гэдгээр хийчин. Дөрөв дахин ашиг болсон кино байсан шүү дээ. Ашиг бодсон уран бүтээл гэдгээр хийчин. Тэгээд хятадын гудамж талбайг ашиглаж байгаа юм чинь. Харин зүгээр хятад иргэдтэй үзүүлэхгүй гэдэг маань энэ өөрөө улсын улс төрийн цензуртэй багш дэглэн байгаа шүү дээ. Тийм байна л да. За ингээд энэ хүрээд бит хоёрын Баасан гаригийн Азийн эротик киноны 2 төлөөллийг танилцууллаа. Энэ 2 төлөөлөл маань зөвхөн байдаг төлөөлөл биш хамгийн өндөр үзүүлэлттэй байгаад байгаа тий. Ашиг орлогч гэсэн хүмүүсийн таашаал нийцэл сонирхлыг ч гэсэн айгүй их татдаг ийм 2 кино бит хоёр сонгон танилцууллаа. За ингээд кино зохиолыг бас бит хоёрт гоё бэлдэж өгсөн зохиолч Очкодо баярлаа. Баярлаа. За энэ сайхан цаг хугацаанд хамт байсан Эрикада баярлаа. Баярлаа угнаа. Найруулагч Өндрөөдөө бас их баярлаа. За үчийн томчуудын явдал гэдэг энэ үчийн сайхан цагт бит хоёртой хамт байсан нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр бол 7 хоногийн Баасан гаригийн өдөр. Тийм болохоор үчийг сайхан өнгөрөөгөөд маргаашийн нөгөөдрийн 2 сайхан амралтынхаа өдөр гэр бүлээрээ найз нөхдөөрөө өөрийгөө хөгжилд зориулсан энэ сайхан амралтыг өөртөө бэлэглээрээ. Ингээд даваа гаригийн өглөөний 7 цаг хүртэл түр баяртай. Намайг сайн найдасан чи манайхан сонсч бурхан өршөөгөө Эрикаг. Баярлаа. За бид амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрээ. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3